За. Хүүе сайн аа минь. Үгүй сайн өгөө. Сайн. За, хизээ ирсэн ямар сонио юу? Өө нэс нутагтаа ирээд удаагүй. За, ийшээ суух уу? Нэс бүр нутагтаа суурш гээд ирлээ шүү дээ. Өө тийм үү. За, танаахан сайн ажил амьдрал сайн уу? Сайн гэснээс хөө нэг асуудал байна. Нэс нь Улаанбаатарт харьяалтай шүү дээ. Тэгээ хүүхдүүдээ энэ нөө сургууль зэрлэг оруулах гэсэн чинь харьяалан зөрүүд болтоггүй. Өө, одоо шинэхүү хүүхдүүдийг сургууль зэрлэг харьяалаар навдаг болсон шүү дээ. Харин тийм гинэ хөө. Кэнээс нэг харьяалтай гэснээр тодорхойлт зохицуулаад өгч. За, боломжгүй дихөө тэр чинь. Танаа Улаанбаатарт харьяалтай болохоор энд одоо өрсөж байгаас тодорхойлт гаргах боломжгүй л юм байна. Үгүй ээ, нэ Улаанбаатарын харьяалаас юу наашин шилжүүлээд ирмээр байна. Чамааг л гээд ирлээ. Чийлж чадсан шүү дээ. Гүнээс нь чамаа бодохоор гаргаад өгчмөр л байна л да. Ажиллаа бодохоор бас жоохон хэцүү л байна. За би чамааг л гэж гооч ирж шүү дээ. Өөр би хэнийг гоох юм. За занаас нь чамааг гээл тодорхойл гаргаад өгөө заяа. За баярлалаа. Тэгээ дахиад нэг асуудал байна найз минь. Тэ баларсан юм болж байна. Юу, энд нэг ажилд авах гэсэн чинь найз хам мэрэгжил зөрөөд талтгүй. За. Тэгээ нөгөө дипломны хэрэг байна. Чамд таньж мэддэг хүн байна уу? Диплом гаргадаг. За одоо найзнуудад диплом гаргадаг тийм таньж мэддэг хүн байхгүй тийм. Минь ядаж чадна. За найзнастай тийм мэдэхгүй. Найз нь чамааг гээд тодорхойлтол гаргадаг. За болно найз минь. Баярлалаа. Мундаг штэ. Энэхүү кейсийн хувьд эрх бүхий албан тушаалтан албан тушаалын байдлаа уруулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон тохиолдолд нийтийн албанд ажиллах эрхийг 2-5 жил хүртэл хугацаагаар хасаж 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсвэл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийдэх нэ. Саяны кейсэнд гарсанчлан диплом буюу баримт бичгийг хуурамчаар үйлдсэн хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан тохиолдолд 451-ээс 5401-тэй тэмдэг хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 240-оос 720 цаг нийт төстэй ажил хийгдэх эсвэл 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах шалтгаан шийдэх нэ.